Эмээ та мама том болсон ямар хүн болохыг хүсдэг вэ? Эмээ хүүгээ том болохоор мундаг ажилсаг, шудраг, ээлдэг, бусдад тусалдаг тийм хүн болоосой л гэж хүсэж байна. Сайн уу эмээ? Сайн. Та бага ахтаа ямар тоглоомор тоглох дуртай байсан бэ? Эмээ баг байхдаа чартаа, дээс тэгээд бөмбөгөөр тоглолдог байсан. Чиртэй гэж юу юм? Чартаа гэж одоо цементэн дээр шохоогоор ингээд зураад үсэрдэг тийм тоглоом байсан. Үсэр хөлний хөлөөр догонцож жоод ингээд тоглодог тийм тоглоом байсан. Таны үед Facebook гэж байдаг гэсэн үү? Эмээгийнх нь үед юусоо Facebook гэж байгаагүй. Интернет гэж байгаагүй. Эмээ та мама том болсон ямар хүн болохыг хүсдэг вэ? Эмээ хүүгээ том болохоор мундаг ажилсаг, шудраг, ээлдэг, бусдад тусалдаг тийм хүн болоосой л гэж хүсэж байна. Та тэгээд мамайг анх эртнэртэйгээ тоглоомоо булаасдахгүй эвтэй найртай тоглох. Тийштэй. Тэгжэл хэлээд идэг нь энэ багхгүй юу? Тэгвэл би тай хүн болох юм байна тий. Тэгнэ эмээ ээж аваахаа уганд ороод, их жах нарынхаа уганд ороод тэгээд маш их хэлсэн барьсан бүх үгнүүдийг сайн тогтоож байвал тэгэл сайн хүн болно шүү дээ миний хүүч. Би аав ээжтэй хултай хэлгүй байх юм бол бас сайн хүн болох уу? Тэгнэ яг үнэн тэг сайн хүн болно. Би аав ээж аваа гомдоо бол ямар үйлдэл хийх вэ? Миний хүү ээж аваа гомдоо бол одоо ээж аваасаа сайн гуйчлал гуйх хэрэгтэй. Эцэг хийхээ хүчинд үдий дайны болж байгаа байнга санаж явах хэрэгтэй. Эмээ манай бага ахтай хэр сахисгүйдэг гэсэн бэ? Танаа ээж чинь багада гайгүй нэг сахилгагүй биш. Тийм дөлгөөхөн хүүхэд байсан. Миний хүү болохоор зэрэг ээжээсээ тий сондоо хөдөлгөөнтэй, сэргэлэн, юм сурахтаа амархан тийм хүүхэд штэ. Ээж чинь ч өөр хүн, чи ч өөр хүн. Тийм болохоор миний хүү өөрийнхөө л ээж аав нь яаж юу зааж өгсөн, багш нь юу заалсан тэр бүгдийг чи маш сайн сураад маш их сайхан эрдэмтэй намтай сайн үнэл болоорой. За юу. Эмээ та надад хэр их хайртай вэ? Эмээ хайртай байлгүй яах вэ? Эмээ анх ээж чинь гаргаад ээж болоод 20 хэдэн настайдаа ээж болоод ингээ байж захтаа хичнээн ч их сайхан хязгааргүй хайртай байлаа. Дараа нь чи 20 жилийн дараагаар чи гарч ирлээ. Тэгээ охинтой болоод хаар эмээ болсон эмээ. Тэг болохоор эмээ бүр хязгааргүй хайртай штэ. Тэгээд ямар ч тохиолдолд ээж хүн чинь эмээ болсон цагта ач зээнэрдээ хязгааргүй хайртай өшөө их хайр хүүхдээсээ илүү хайр гардаг юм байна. Тэгээд охиндоо их хайртай шүү дээ эмээ. Та аав ээж танд юу гэж хэлэх вэ? Одоо тэгээд нийгэм өөрчлөгдсөн, орчин цаг сайхан болцсон болохоор аль болохоор ээж аав нар нь хүүхдүүдтэй сайхан хүүхдүүдийнхээ төлөө залуу ээж аав нар хүүхдүүдтэйгээ ойрхон өөрийнхөө хүүхдүүдээ өөрсдөө яг бичлэн хүүхдүүдээ өсгөж явбал сайхан байх болов уу гэж эмээгийн зүгээс л хэлмээр байна да. Эмээ та надад хайртай юу? Хөрх штэ. Эмээ нүддээ бүр хязгааргүй хайртай. Би тэг ийм их хайртай. Ямар сайхан. Эмээ хүүдээ бас тэрүүн шиг ч л хайртай штэ. Миний охин чи эмээдээ хэр хайртай? Би тань зөндөө их хайртай. Яагаад хайртай гэж? Та намайг тэмцээнд ялах дандаа шагнаж, ингэж алдаанаасаа суралцдаг ингэж жаад өгдөг. Тэгээд намайг тэмцээндээс уйлаад ялагдсан гэдэг уйлаад ирэхэд та ингэж болдгүй. Харин чи алдаанаасаа суралцаж дараагийн тэмцээнд ялах хэрэгтэй гэдэг ингэж. Дүүд байгаандаа та уурлахад надаа дүү чи юм шүү дээ. Айлын баг чи дандаа ирэх байдیں۔ Тийм учраас миний охин их уурлаад хэрэггүй. Та намайг олдож ууралсан ч гомдсон ч баярсан ч та надад үргэж ханддаг болохоор би тэнд аав ээжийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье. За. Миний хүч нь ухаантай мундаг охин шүү дээ.
үлгэрлээ.